ярилцлаа. Тэгээ бүлгийн зарим гишүүд бас гар үсэг зураад дээр нь одоо хүн нам үндэсний эвсэл ийм гишүүд оролцсон. Хамтран санаачилсан хуулийн төсөл байна. Энэ бол аль нэг намын дарга нь парламентын спикер байж болохгүй, дарга байж болохгүй гэдэг ийм хуулийн зохицуулалт нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар ингээд шийдсэн. Тэгээд сая завсарлага аваад энэ хугацаанд бид нэр ярилцаад тэгээд их хурлд өргөн барья гэсэн их хурл цаг өгөхгүй байна л да. Одоо хурал даргалагч маань цаг өгөхгүй байна. Тэгээд одоо ямар ч юм байр суурьтай байна. Тэгээд гишүүд бол өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байгаа шиг байна. Таны хувьд байр суурь ямар вэ? Энэ бол маш тодорхой асуудал юм байна. Одоо жишээлбэл зарим нь хэлж байгаа шиг энэ ардын намын асуудал гэж үгүй уучлаарай. Энэ Монгол улсын парламентын асуудал. Энэ парламентд 5 нам эвсэл төлөөллөө оруулаад сууж байгаа. Арчилсан нам 42 судалтай. За инхээр энэ намын дотоод асуудал ерөөсөө биш байна. Энэ бол парламентын асуудал буюу энэ 5 нам төлөөллийн эвслийн асуудал төрийн шийдвэр хэрхэн гарах вэ гэдэг асуудал. Тийм учраас онол нь тийм байдаг. Засаг хоорондоо одоо зайтай байдаг. Бие бинийгээ хяндаг. Төрийн дээр нам гарч болдоггүй учраас одоо жишээлбэл орны орнууд бол энэ зохицуултыг хийж явж байна тийм ээ. Зарим бүр намаасаа түтгэлцэж байгаа шүү дээ. Герман жишээлбэл тийм ээ. Тэгэхээр энэ бол бидний хуулийн төсөл дээр бол намаасаа түтгэлцэх асуудал бол байгаа. Гэхдээ энэ хилцүүлгийн явцад бол хүмүүс байр суурь хэлнэ. Энэ дээр бол хатуу байр суурьтай хүмүүс байна. Юу гэж намаасаа түтгэлцэх юм бэ гэж. Хамгийн гол зохицуулт нь бол намын дарга нь парламентыг удирдна гэдэг бол одоо жишээл өнгөрсөн хугацаанд бас нэг эрүүл маргаан мэтгэлцээ өрнөлөө шүү дээ. Нэг жилийн хугацаанд энэ хэдий ирэх барьж байгаа ч гэсэн бид нэр ингээл янз янзын нэр хоч өгөөл авоглуулаад хоёр талцуулаад энэ төр байгаа бол нэг талтаа сайнаар нэг зүгээр ингээд эрүүлээр нь ялгаж ангилаад харах юм бол энэ парламент чинь бас нэг хэдийн нэг намч гисэн үзэл бодлын зөрчилдөд үүсээд бас аливаа асуудлыг чанж хилцдэг болчихно шүү дээ. Одоо ийм байхгүй болж байна л гэсэн үг шүү дээ. Намын дарга нь их хурлын эндэр дээр гараа суучгаар хин намын даргийнхаа шийдвэрийн эсрэг хөдлөх вэ? Амар эсгэлэн даргын үед амар эсгэлэн дарга бол намын дарга байгаагүй. Намын даргад өршөлтөг болох үеэр арчилсан намын бүлгээс шаардлага хэлжсэн. Одоо хэрвээ та намын даргад өршөлтөж байгаа бол их хурлыг удирдах болохгүй гэсэн. За ингээд их хурлыг удирдах болсон. Тэгээд дараа нь дэд дарга нар нь удирдах явсан бүгдээрээ санаж байгаа. Яг л энэ зарчим. Тэрнээс гинт одоо гарч ирээл учрал гингүүт нэг өө учрал бол биш мэш гэдэг юм ерөөсөө биш. Энэ зарчмын өвд. Энэ чинь бид олохоор асуудал шийдний арчсан нам бол хуулиа өнгөл өргөнийц. Гэхдээ бид бол дотоод асуудал олохоор шийднэ гэдэг юм ярьсан. Тий. Тэгээд тэгж хэлж байгаа Янгуугийн Содотор ардын намын бүлгийн дарга нарт хэлэхэд уучлаарай. Энэ Монгол ардын намын их хурл биш, Монгол улсын их хурл. Монгол улсын их хурл та нарын асуудал биш. Танаа намын асуудал та нарын асуудал. Танаа намынхаа асуудлыг яар. Парламентын асуудал бол парламентын асуудал. Парламентын арчлалын талд арчилсан намын гишүүд байгаа. Тэрнээс та нарын хэнийг юу яах гэж гэдэгтээ санаа зовсон юм ерөөсөө байхгүй. Зовхочгүй. Цаашдаа ер нь монголчууд энэ ардын намын асуудал зовхгүй байх. Одоо бол парламентын засаглалтаа бид нар санаа зовж байна. Тийм учраас ирэх барьж байгаа намын дарга нь парламентыг удирдна гэдэг дээр бол логикийн үед бол энэ парламентын засаглалт бол эрүүл хандлага ерөөсөө ч биш. Минь зөвлөлтөөр гişүнэ хүн нам болон хоёр эвсэл гарууч зурсан гэж зөв шүү дээ. Зурсан. Чиний гişүүд зураг. Одоо эцэслэгдээгүй л одоо ингээл бас нэмэгдэж зураал байж байгаа шүү дээ. Тэ өргөн барих гэж байгаа. Тэгэхээр цаг өгөхгүй байх гэдэг нь ер нь бол гасаах зорилго явж байна гэж. Гэхдээ одоо яг нь ардын нам чинь ингээд парламентыг бүрэн биш ч гэсэн эзэлсэн. Манай парламент бол манай асуудал нь тэргээ яриад эхэлсэн ба шүү дээ. Тэргээ биелэлээр үйлдэлээр үзүүлж шүү дээ. Хуулийн төсөл өргөн барих гэж байна. Барья. Цаг өгөөч гэхээр өгөхгүй. Тэгээс томилж авъя л гэж ах шиг байна л да. Тэгэл одоо цаашдаа тэгээд ямар ч энэ парламент мэтгэлцэн байх. Одоо бид нэр ингээд энэ авторитар дэглэмтэй улсуудыг мэдэн штэ. Хаан засаглалтай улсуудыг парламентын дүртэй ороод дарга нь үг хэлээд тэгээд бүгд мандатаа өргөдөг нэг ч хүн эсрэг үздэггүй тэгээд ийм л хурал руу бол чиглэж байгаа нь жоохон харамсалтай л. Тэрнээс биш юу гэдгийг одоо тэрийг огцруулах гал энэ хэсгийн нийтлэлтэй ингээд гэдэг манайхан чи ингээд нэг улс төр үдсээр байгаад нэг юм улс төрийг спорт шиг үздэг болсон. Тэгээд нэг спорт шиг юм баахан тамөглөө дэвшүүлээд гэдэг юм уу юм бодоод ах шиг байгаа. Яг манай залуучууд бол ялангуяа шинээр сонгогдсон залуучууд бол тийм айхтар том улс төрийн
нэг киног нь гоё болгоод эсвэл муухай болгоод эсвэл аль нэг дүр үйл болохгүй бол дүрийг устгах гэж гэдэг юм ах нарын зургаар ирсэн явахгүй царчим парламентын харчлал өөр бид нарт ийм үнэт зүйл нэгдмэл үнэт зүйл бол өөр. Үндсэн хуулиндээ угаасаа эрх хэрэгч намд давуу олгоцсон шүү дээ тийм. Олгохороо одоо эрх дэвшүүлнэ гэдэг ч юм уу. Одоо та бүхэн барьж байгаа хуулийн жишээлбэл өөр зөрчилт хийж болох уу? Зарим газруудад одоо саналын ирэхгүй болох гэдэг ч юм уу тийм. Намын дарга нь хэрвээ одоо парламентод толгой. Намын дарга нь хэрвээ парламентыг толгойлно гэдэг ойлголтыг л хүлээмжшэрхгүй байхгүй. Эрх хэрэгч нам бол хүнээ дэвшүүлнэ. Энэ бол бүрийн эрх нь шүү дээ. Эрх хэрэгч нам бол хүнээ дэвшүүлнэ. Гэхдээ намын дарга дэвшүүлж болохгүй л гэдэг зарчмыг байрсаар байна.